Энэ 7 хоногт юу болох вэ гэдгийг харцгаая. Нэгдүгээрт 2024 оны Европын аврах шалгаруулах тэмцээн болох бөгөөд 6 сарын 14-өөс 7 сарын 14 хүртэл явагдах юм. Энэхүү тэмцээн хамгийн анх 1958 оноос эхлэн зохион байгуулагдчихэ. Та коммент зэгт аль улсын баг ялна гэж бодож байгаагаа бичээрэй. Хоёрдугаарт Монгол болон Камбож улсын хөл бөмбөгийн нөхөрсөг тоглолт болох ба 6 сарын 11-ний өдөр бөгөөд Монголын хөл бөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болох юм байна. 3-дугаарт Америк улсын 45 дахь удаагийн ерөнхийлөгч болох Дональд Трампын төрсөн өдөр тохиож байна. Тэрээр 1946 оны 6 сарын 14-ний өдөр төрсөн ба энэ жил 78 нас хүрч байна. 4-дүгээрт Inside Out 2 гэх хүүхэлдэйн кино 6 сарын 14-өөс эхлэн бүх кино театруудын дэлгэцнээ гарах юм. Харин та коммент зэгт хамт үзэхнээ за меншн нэгээрэй. 5-дугаарт 2023-аас 2024 оны хичээлийн жилийн 4-р улирлын амралт 6 сарын 15-наас эхлэх бөгөөд 6-аас 12 дугаар ангийн сурагчид амрах юм. Ингээд та бүхэндээ энэ 7 хоногт болох зүйлсийг танилцуулаа. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая.